За сүүлийн 1 сард хүмүүс 1000-аас $3,000 зөвхөн Binance Alpha гэдэг юмнаас хийгээд байна. За тэгээ энэ талаар яг сайхан тайлбарлаад өгье. Би өөрөө энийг яг хийж эхлэх гэж байгаа болохоор, хийж эхлээд явж байгаа болохоор тэгээд бас та нарыг давхар хамт дагаад явна уу эсвэл яг эхэндээ үзэж байгаа тэгээ боломж юм байвал тэгээ үргэлжлүүлнэ үү яа нү гэдгийг өөртөө шийдээ тэгээд ямар ч тайлбарлаад өгье гэдэг юм бичлэг хийж байна. За тэгээд Twitter дээрээс ингээ харах юм бол Binance Alpha Profit ч гэдэг юм уу Binance Alpha гэж хайх юм бол за хүмүүс ингээ зөвхөн юунаас Binance Alpha-гаас ингээ $3,000 боллоо, $1,500 боллоо. За тэгээд ингээ доош гүйлэх юм бол зөндөө байгаа дөө ингээл тайлбарлалцсан байгаа. За тэгэхээр энийг яг хэдүүлээ хийж эхлэе. Тэгээд би сайхан тайлбарлаад өгье. За Binance Alpha гэдэг нэг юм байдаг. За энэ болохоор coin-ууд ерөнхийдөө ингээ төслүүд гэх юм үү те. Өөртөө coin-ыг ерөнхийдөө энэ дээр гаргадаг. Binance Alpha дээр гаргах юм бол ерөнхийдөө нэлээд хүнд танигддаг гэсэн үг. За тэгээд гарч ирээд за ингээд бид нар ингээ Binance ашигладаг хүмүүст өөрсдийнхөө coin-оос үнэгүй өгөө гэдэг байхгүй юу. Тэгэхээр одоо энэ ингээ сүлд гарсан coin-уудыг харж байна те. LEO, ZKC, VLR гэл ингээ байна те. За тэгэнгүүт эдгээр ингээд нэг хүнд л жишээ нь ингээ $41, $90, $57, энэ бүр $800, энэ $64, $108 ингээ өгдөг байхгүй юу. Тэгэхээр хэдүүлээ яг энд нь оролцсноо гэсэн үг. За тэгээ энэ ихэд 9 сарын 14-өөс 9 сарын 29-ний хоорондох за нэг хүн авч болох байсан мөнгөний хэмжээг ингээд харуулсан байна. $3,141. За тэгээд энэ дээр бас энэ type гэдэг дээр энэ хоёр юм байгаа, энийг анзаараарай. FCFS priority гэж байгааз. За тэгэхээр энэ хоёрыг нь эхлээд тайлбарлаад өгье. За FCFS гэхлээр ерөнхийдөө уралдаж авна гэсэн үг. За энэ уралдаж авдаг 1-2 секундын дотор дуусчдаг гэсэн. За би өөрөө яг энэ дээр нь оролцож үзэх болохоор сайн мэдэхгүй байна. Би яг цуглуулсан мэдээлэлээ энд оруулж байгаа болохоор. За FCFS нь уралдаж авна. Priority гэдэг нь болохоор бат авна гэсэн үг. Чи энд priority гэдэг байх юм бол чиний онооч хүрхэл юм бол энийг бат авна гэсэн үг. За тэгээ зөвхөн нөгөө нэг энэ листнээс хараад priority-гоор нь ингээд фильтр дэнгүүт зөвхөн priority-наас нь $975 болсон байна тий 14 хоног дотор. За тэгэхээр нэг иймэрхүү гоё боломжууд байгаад байна. За тэгээд энийг крипто телүгүү гэдэг channel-аас ерөнхийдөө мэдээлэлүүд авсан шүү. Тэгэхээр та ядаас өөртөө X-с хайгаад аваад үзэж болно. За тэгээд зөвхөн priority-гаас ингээ $1,000 болж байна. За тэгээд одоо яг энэ яаж оролцох вэ гэдэг дээр нь бас тайлбарлахад биднэрт юу хэрэгтэй вэ гэхээр биднэрт энэ point хэрэгтэй. Point-оор хідүүлээ энэ sale-үүдэд орно гэсэн үг. Airdrop-д орно гэсэн үг. За тэгэхээр бидэд 200 point хэрэгтэй. 200 point-оо яаж авах вэ гэхлээр за $512-оор ямарваа нэг юмыг аваад зарчих юм бол ямарваа нэгэн coin-ыг аваад зарчих юм бол хэдүүлээд 9 point орж ирнэ. За тэр 512-оор дахиад нэг аваад зарчих юм бол хэдүүлээд 10 point. За тэгээд 512-оор дахиад 4 удаа ингээ авчих юм бол 11 point гэх юм те. Ийм байна гэсэн үг. Тэгэхдээ энэ дээр нэг юу анхаарах вэ гэхлээр та нарт 512 ч юм уу $1,000 энэ бас нэг шаардлагагүй гэж болно. Ерөнхийдөө $150-аар чамаагүй хийчих болдог гэж хүмүүсийн хэлж байгааг сонссон. За би бол хувьдаа $1,000-оор $1,200 хийж байгаа нэг үтсэн дээр. За тэгээд $1,200-оор би энэ 32,000 гэдэг энэ волюмыг үүсгэх гэж хичээж байгаа. За нэг волюмаа бас тайлбарлах юм хаана байна? За утсан дээр орохоор яг бүр сайн тайлбарлаад өгье. Ерөнхийдөө бол $1,000-тай. За ингээ $1,000-тай. $1,000-ыг за ингээд 5 удаа авчих юм бол тий 5 удаа авчих юм бол тэр чинь ингээд $5,000-оор авцсан гэдэг volume гэдэг чинь тэр ихгүй юу. Хэр их авна тэр чинь ингээд нэмэгдсээр яваад volume гэдэг юм болдیں۔ Тэгэхээр би одоо энэ $32,000 volume-ыг үүсгэх гэж хичээж байгаа. За ерөнхийдөө хар ухаанаар ярих юм бол 1032 удаа аваад зарчна гэсэн үг шүү дээ. $1,000-аар ямар нэгэн coin-ыг тэгжээж 32,000 болно. За гэхдээ энэ дээр бас нэг гоё юм байдаг. Гоё trick гэх юм цаашийн цаанаасаа байдаг нэг feature нэмэгдсэн байлээ. Тэрний юу гэхээр чи $1,000-тай гэхдээ 4x гэсэн юу байгаа. 4x гэсэн нэртэй тагтай гэх юм уу coin-ууд байгаа. Тэгэхээр чи $1,000 арилжлаа гэхэд $4,000 юм шиг арилждаг гэсэн үг. Гэхдээ ямар ч юу байхгүй. Мөнгө зөнгөө тэгж шатаах юм бараг байхгүй. За тэгээд ингээд үзүүлчих юм бол чи ингээд $4,000 юм шиг арилжна гэсэн үг шүү дээ. Тэгээд $4,000-ыг
32-ыг хуваадаг 4 гэх юм бол 4832 гэдэг те. 8 хуудаа трейд хийгээл ерөнхийдөө ингээ юу аач. $32,000 буюу энэ одоо 15 оноо авчиж байгаа гэсэн үг. За дараагийн байн орж ирэх point юу вэ гэхээр зарвижээ 100-аас $1,000 ингээд байн ингээд баланс байд ингээд Binance дотор чинь байж ивэл 1 point. За 1000-аас $10,000 байвал 2 point гэсэн үг. Тэгэхээр за би бол өдөртөө 17 point фармлж байгаа. 17 point өдөртөө ингээд аваа явцдаг. За гэхдээ та нар одоо чинь хийж эхэллээ гэж бодоход энэ юун зүгээр $16,000 зүгээр $16,000. За тэг ингээд 17 point ингээд цуглуулахад заяа надад өдөрт нэг ойролцоогоор $6 шаарддаг. $6 баг хүрдгөндөө одоо энэ шүү дээ. За одоо тэг миний яг ашиглаж байгаа за ингээд шууд дараагийн сэдвээр орж байгаа шүү. За ингээд миний ашиглаж байгаа нэг стратеги байна. За энэ нь миний үндсэн утас. За би энэ үндсэн утас дээрээ $1,100-тай. За тэгээд өдөрт би $16,400-ийн волюм үүсгэж хичээж байгаа гэж бодъё. За тэгэхэд би өдөрт ингээд $6 шатаана. $6 зүгээр авч зарж байгаа учраас тэрний гүйлгээний шимтгэл гээд $6 болчихдог байхгүй юу. За тэгээ ингээд 16 point цуглуулж байгаа. За дараагийн утас руугаа ингээд би энэ утсан дээр ингээд дууссан бол би дараагийнхаа утас руу 1,100-ыг шилжүүлж агаад тэгээ энэ дээр ингээд хийгээд эхэлдэг гэсэн үг. Тэгээ энэ дууссан бол дараагийнх руугаа ингээд нэг өдөртөө нэг хит юм бол өдөртөө нэг үсрээл нэг 30-40 минут л зарцуулна. Нэг утсаар авд зарахад бол нэг 5 минут шаарддаг. Тэгэхээр 5 минутын дээр 5 минутын дээр гэдэг ингээд өдөрт бол 1 цагийн дотор ингээд 6-7 утсаар ингээд фарм хийж болно гэсэн үг. Энэ бол тэгтээ жишээ шүү за. Тэгээ 6-7 утсаар хийх юм бол өдөрт 6 үржүүлэх $36 чинь шатаагаад явна гэсэн үг. Яг та нар бол заавал 6-7 утсаар хийх хэрэггүй, нэг утсаар хийж болно. Гэхдээ $6 ч юм бас их мөнгө шүү дээ. За тэгээд ийм байна. Одоо шууд утас руугаа оръё. Утасныхаа скринийг шеэрлж агаад тэгээд яг утсан дээрээ сайхан тайлбарлаа явчих. За одоо би утсан дээрээ ороод ирлээ. Миний утасны скрин шеэр харагдаж байгаа. За та хэд харах юм бол ингээд миний Binance ороод ирсэн. За байж байна. За хамгийн дээдлэлт энэ хэсэг харагдаж байна уу? Exchange Wallet гэх хоёр хэсэг байгааз. За энэний хэдүүлээ Wallet дээр нь дарах шүү. За тэгээ Wallet руугаа ерөнхийдөө бол нэг $1,200 оруулаад ирнэ. За тэрийг нь яг үнэхээр хийх сонирхолтой хүмүүсээ бол тусна заагаад өгчий. За энэ дээр юу хийдэг вэ гэхлээр эхлээд миний мөнгө ороод ирсэн те $1,200 ингэ байж байна. За тэгэнгүүт би энэ Alpha гэдэг энэ хэсэг дээр дарна. Яг мөнгөний доолд Alpha гэж байгааз. Тэгээ Alpha дээр дарлаа. За энэ дээр миний 133 гээд цуглуулсан point харагдаж байна. За тэг ингээ харах юм бол өдөр болгоны миний point-ууд харагдаж байгааз. За ингээ 17. За энэ өмнө яг 2 point-ууд байсан гэхээр ингээд миний байсан мөнгнүүд байгаа гэх юм уу. За тэг ингээ харах юм бол за энэ 2025 оны 10 сарын 11-ний харъя те. За миний балансанд $2,300 байсан болохоор 2 оноо орж ирсэн байна. За дараа нь volume дээр нь $36,200 volume үүсгэсэн болохоор 15 оноо орж ирсэн байна. За өнөөдрийн volume гэдэг нь today гэдэг дээр харагдаж байна те нэг голд. За тэр нь $12,000 trading volume хийсэн байна гэсэн үг. За одоо хэдүүлээ $1,000 аваад энэ volume хэсгээ. Гэхдээ нэг түрүүний ярьжсэн 4x-аар авч болдог гэсэн тэрийг харуулъя. За одоо энэ доор ингээд Koge, Aster, AOP, Dust, DUSD гэдэг ингээд coin-ууд байна те. За View More гэдэг дээр нь дараад. За ингээд доошлуулах юм бол за одоо чинь энэ AOP-г хардаа. AOP дээр жишээ нь 4x гэсэн арталт нэг tag байгааз энэ at гэдгийг ард 4x гэдэг. Тэгээд хэрдүүлээ энэ 4x-тэй coin-ыг нь арилж гин гэсэн үг. Гэхдээ random 4x-тэй биш хамгийн их volumeтай хамгийн их юутай market cap-тайг нь сонгоно. За одоо ерөнхийдөө харахад нь AOP бол зүгээр харагдаж байна. За тэгээд 15 минут гэдэг дээр нь цаг дээр нь дараад харах юм бол за ингээд энэ ханшин ингээ яг хажуучаа ингээд дээшээ огцон мөхсгүй огцон бас буухгүй гайгүй ингээд нэг тогтсон ханшин дээр байгаад болохоор хэдүүлээ одоо энийг end coin дээр арилжна гэсэн үг. За одоо энэ quick buy дарлаа. За $1,000-аар авна гэдгээ дарлаа. За тэгээд buy USDT. За ингээ $1,000 би бодлоод авцсан. За одоо буцаад энэ sell дээрээ дараад 100% гээд за ингээ sell-дэн.
За ингээд $1000 би аваад зарцсан. За хэдүүлээ буцаад нөгөө нэг volume чеклдэг хэсэг рүү очиж харах юм бол харж байна уу? Түрүүнд 12,000 байсан. Одоо 16,000 болцсон байгааз. За ингэдэг байх нь. За одоо зүгээр жишээ нь Koge гэдэг дээр дараад 4x coin дээр арилжуул ядгийг харъя. За $1000 авлаа. За буцаагаад $1000 зарлаа. За болцсон. За одоо буцаад нөгөө нэг volume чеклдэг хэсэг дээр очив те. Тэгэх юм бол 16,000. Энэ 17,000 болох хэвээр. Ер нь бол 17,000 болдог. Окей. Зараагүй болов. Тарцсан байна. За буцаа ороод үзье. Энэ эсвэл нэмэгддэг юм болов. За ямар ч тач ерөнхийдөө санаанд тэр заяа. 4x-тэйг нь авд зарж иж ерөнхийдөө хэдүүлээ хамаагүй бага мөнгө шатаана гэсэн үг. Хамаагүй бага цаг зарцуулна гэсэн үг бас. За одоо би дахиад нэг юу ячи гүйлгээгээд үзье. За ингээ авцсан. За буцаага зарлаа. За ингээ болцсон тий. За нэг харж байна $0.5 л нэг гүйлгээнээс ингээ алга болж байгаа. За тэгээд за дахиад буцаад оръё. Буцаад оноогоо чеклээ тий. Айлбарыг орлоо. За ингээ харах юм бол $21,000. Koge-гаас $1,000 нөө volume ороод ирсэн байна. AOP дээр $20,000. За тэгээ ингээд би нэг бичлэгэн дээр харуулж ирсэн шиг 34,000 болов. За би буцаа өөр хараад. 30 тэгээ 32,700 гэдэг чинь ерөнхийдөө 33 юм уу $34,000 volume үүсгэчихэд би өдөртөө эндээс 15 point авна гэсэн үг. За тэгээ ингээд цугларч байгаад яах вэ гэхээр энэ airdrop хэсэг рүү ороод за ийш оронгуудаа за одоо энэ нэг coin-ууд нь байж тээ сүүлийн үед гарсан coin-ууд нь ингээ байж байна. За жишээ нь CDL гэдэг рүү орохын тулд надаа 200 point хэрэгтэй байсан бааз. Тэгээ 200 point-оор ингээд дараад орчин. Орохдоо би энэ 15 point өөрөөсөө хасна. Нийт надад цуглуулсан point-осоо. Тэгээ ийш орох болгондоо би 15 point-ээс хасагтай яваад байна гэсэн үг. За тэгээ энэ val гэдэг дээр хардаа 210 point-оор priority claim гэдэг нэг шууд батны авчдаг юу байгаад sale нэнд байна. За доотлолт нь юу вэ гэхээр first come first serve FCFS. За тэрний 180 point-д бол орж болно. Тэгээ энэ болохоор уралдаж авч чадахгүй бол 15 point-а шатаагаа алуулгах чинь гэсэн үг. За тэгээ нэг иймэрхүү юм байдаг. Би бас өөрөө яг airdrop-нд нь оролцож үзээгүй болохоор сайн мэдэхгүй байна. Ямар ч ч өөр хүмүүс мөнгө олж болоод байгаа юм чинь бас хэдүүлээ бас чадах байх гэж бодож байна. Тэгээ та нар бас сонирхож үзээрэй. За тэгээд үнэхээр яг мөнгөгүй хүмүүс байвал за энэ boosters гэх хэсэг байгааз. За boosters гэдэг хэсэг рүү ороод за airdrops гэдэг хэсэг рүү орохоор байна уу? Тийм байна. За энэ airdrop гэдэг хэсэг рүү оронгууд энд алга байна. За boosters хэсэг рүү буцаарай. За ингээд доошоо энэ ended гэдэг хэсэг дээр нь жишээ аваа ирчээ. За энэ жишээ нэг turtle гэдэг энэ coin гараагүй байх та. За ийм л даалгавар хийгээд өчтгөл юу гээ ийм өднийх ингээ coin өгье гэсэн байгаа. За Twitter-ийн дагсан байна. За Twitter дээр нь repost хийсэн байна. Дахиад нэг post-ын repost хийсэн байна. Тэгэл сая нэг зүүн coin-ыг хэдүүлээ ингээд оролцсон нийт нь 200,000 хүн хувааж авна гэсэн үг. Тэгэхээр ингээд бүх энэ даалгаврын жижигхэн амархан мөнгө шаардахгүй даалгаврууд нь хийгээд ах юм бол хэдүүлээ бас нэг 7 хоногтой бол нэг давхар нэг 5, 10, 20, $30 олоод авах боломжтой юм билээ. Гэтэ би өөрөө үзээгүй зүгээр би яг үнссэн майлж байгаа болохоор тийм байна. Тэгээ ер нь бол би бол саяны тэр нэг фарм хийдэг энэ volume үсгдэг энийг л хийх байх гэж бодож байна. За тэгээ энэ бичлэг ингээд дууслаа. Тэгээ би өөрийнхөө энэ Binance-ийн линкийг бас доор оруулчих. Та ороод бүртгүүлээрэй. Тэгээ нөө KYC заавал хийдэж шүү. За KYC гэдэг нь иргэний үнэлэхээр баталгаажуулалт хийдэг юм байдаг. За тэгжиж ерөнхийдөө энэ минийга Binance чи ингээд энэ минд оролцох боломжтой болчихж байгаа. За тэгээд бичлэг ингээд дууслаа. Өөр асуухан байвал тэгээд чатан дээр асуугаарай. Би хаяа завтай болох үеэрээ тэгээд хариултал байна.